мэдрэмж мэрэгжилтэй хүн байгаамаа. За та бүхэнд өнөөдөр корона буюу ковид туссан, за корона тусаад идэгсэн, за вакцинд хариулсан гэх мэтчлэнгээр одоо халдварт тодорхой хэмжээгээр өртсөн ийм улсуудад болон ер нь дархлаагаа ер нь яаж хэрхэн сэргээх вэ гэдэг талаар товч зөвлөгөө өгсөн юм аа. За бүгдээрээ дархлаа сэргэнэ гэдээ ярихаар хүн болгон одоо им ярьдаг тийм эмчт хандаад одоо дархлаа сэргээх янз бүрийн эм тариа, за биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд, нэмэлт бүтээгдэхүүнүүдээр дархлаагаа сэргээх одоо бид нар сүүлийн үед тэгж ярьж байгаа шүү дээ. Тэгснээрээ одоо хүний дархлаа одоо юу гэдэг байгалийнхаа дархлаа шиг сэргэж чадах уугүй юу гэдэг бас асуудалтай байна л да. Тэгэхээр байгалийн буюу хүний өөрийн унган дархлаа, бидний заяамал дархлааг хэрхэн яаж сэргээх талаар та бүхэндээ өнөөдөр товч зөвлөгөө өгөх гэсэн юм аа. Тийм байгалийн дархлаа буюу байгалийн эрчим гэж юу хэлдэг юм бэ гэхээр одоо бидний одоо хүрээлэн байгаа орчинд байж байгаа нар, ус, агаар, хөрс, шороо, ургамал, за тэгээд гариг хэрэгсээс ирж байгаа бүх эрчмүүд бол хүний биед хэрэгтэй байдаг. Ингэснээрээ хүн бол энэ эрчмүүдийг өөртөө одоо хоримтлуулж одоо нэгсэндээ эрчмийн хувьд, дархлааны хувьд одоо бүрэн дүүрэн болж иж хүний одоо байгалийн дархлаанаа сэргдэг байгаамаа. За дархлын систем гэдэг маань өөрөө яаж ажилладаг вэ гэхээр ямар нэгэн альва нэгэн өвчин, эмгэг, за бактери, вирус байт юм уу? Одоо тэр өрсөл үүсэх процессыг явагдахад одоо тэрийг хамгаалж одоо тэрийг цаашаа газар ахуулахгүй байх. Одоо нэгсэндээ яах нь хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг байх нэ. Гэтэл одоо бидний одоо дархлын систем маань болохоор сүүлийн үед болохоор яг тэгж унган төрхөөрөө ажиллаж чадчихээн үгүй гэдэг маань бидэрт асуудалтай болоод байна л та. Яагаад тэгэхээр одоо энэ ковид туссан хүмүүс вакцин хийлгээд одоо нийтх тунгаа хийлгэлээ, хоёр дахь тунгаа хийлгэлээ, одоо магадгүй гурав дахь тунгаа зарим хийлгээд эхэлж байна. Гэсэн хэдий боловч бид нар одоо ковид өвдөд байна. Халдварын голомт маань улам идэвхжээд байна. Ялангуяа одоо дельта вирусын халдвар гэдэг маань бол тархалт маш өндөртөө хурдтай явагдаж байна. Одоо тийм учраас яах вэ? Энийг одоо вакцин хийлгэснээр энэ дархлаа маань сэргэх үү юу? Нэгдүгээр. Хоёрдугаар бид нар одоо хоол хүнсний бүтээгдэхүүнүүдтэй дархлаа сэргэх одоо бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байна. Эндээ одоо янз бүрийн органик гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байна. За янз бүрийн эм тарианууд, за биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа боловч бидний дархлаа одоо юу гэдэг тэр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадаж байна уугүй юу гэхээр бас төдийлөн одоо хангалтгүй байгаа нь одоо ажиглагдаж байна л да. Яагаад тэгэхээр эмнэлгүүд маань дүүрэн байна. Корона туссан хүмүүс одоо сошиалар дүүрэн байна. Гэрийн нөхцөлд одоо нөгөөтгийг эмчлэх гэж одоо янз бүрээр оролдож байна. Эмчнэр маш их зөвлөгөө өгч байгаа боловч хүрэлцэхгүй байна. Гэх мэтлэгээр ийм асуудлууд байгаа учраас энийг бүгдээрээ боломжийн хэрэгээр шийдэх бас арга байна. Тэгэхээр энэ аргын талаар бас танилцуулъя гэж бодож байна л да. За эрчмийн хүн бол ер нь хоёр биетэй юм байгаа. Нэг бие нь бол одоо бидний харагдаад байгаа махан бие буюу физик бие. Нөгөө бие маань бол сүнсгэл бие буюу эрчмийн бие байж байгаа юм. Тэгэхээр өвчин үүсэх буюу альва хүчин зүйл маань бол яах нь вэхээр эрчмийн биеийн дээр байгаа мэдээллүүдийг одоо нэгсэндээ цэвэрлэж эрчмийн биеийн дээрээ одоо дархлаа үүсгэж ээж махан бие маань өөрөө эрүүл байдаг байгаа. Тэгэхээр эрчим одоо энерги гэдэг маань өөрөө яах вэ? Байглаасаа биднэрт бол бий болсон нөгөө талаасаа болохоор тэр байгалийн эрчмийг одоо маш богино хугацаанд өөрлөгөө буюу одоо тэр тухайн хүнд дутагдаад байгаа эрчмийг одоо оруулж өгөх буюу одоо эрчмээр дүүргэж өгөх юм боломжтой ийм эмчилгээний арга байдаг. Энэ нь бол одоо ховс эмчилгээ гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр ховс эмчилгээ гэдэг нь өөрөө яах вэ гэхээр ер нь бол хүний одоо эргэтэн тогтолцоонд бол хүрээлэн байгаа орчин бүгд нөлөөлж идэг. За одоо гариг эрхс. За тэгээд хүрээлэн байгаа орчин гэхэд мод, ургамал, цэцэг, навч, за хөрөс, шороо гэх мэтлэнгээр бүх зүйл биднэрт нөлөөлөд энэ маань бол яг бидний эрчмийн бие дээр одоо нэгсэндээ хуралдай буюу эрчмийн биеийн одоо дүүрэн
одоо долгилсэл үүсчиж хүн өөрөө дархлаатай байдаг байгаа. Тэгэхээр ховсын төлөвт орно гэдэг маань бол яг тэр тархины тархи маань бол ерөнхийдөө бол баруун 102 хэсэгтэй байж байгаа шүү дээ. Тэгэхээр баруун тал маань бол ерөнхийдөө бол эрчмийн биеийг хариуцж идэг хэсэг байдгийг. Зүүн хэсэг маань бол аргын бие буюу бидний пиц биеийг хариуцдаг. Тэгсэндээ 5 м3 баруун зүүн тархин дээр ажиллаад 6 дахь м3 буюу одоо бидний ярьдгаар бол нөгөө зүүн совин сэтгэл санаа эдгээр мэдрэхүүнүүд маань бол яг баруун тархины үйл ажиллагаан дээр байж идэг. Нэгсэндээ эрчмийн бие маань бол баруун тархины үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Тэгэхээр ховсын төлөв буюу транс төлөвт оруулаад тэгээд тэр баруун тархиныхаа үйл ажиллагаа идэвхжүүлээд ингээд эрчим татаж өгөхөөр дархлын систем маань яах нь зөв ажиллаж эхлэх нэ. Ерөнхийдөө бол хүмүүс ярьдаг л да. Дархлаагаа дэмжихдээ бол бид нар чинь органик хүнс гэдэг хоол хүнсээр дэмждэг байж байгаа. Тэгэхээр органик хүнс гэдэг чинь өөрөө юу юм гэхээр байгалийнхаа эрчмийг нэгсэндээ агуулсан ямар нэгэн химийн бүтээгдэхүүн оруулаагүй ийм хүнсийг бид нар хэлж байгаа. Мөн ялгаагүй байгаль дээр бид нар гарахаараа маш сайхан унтаж амардаг штэ. Тэ? Салхинд гарсан хүмүүс маань ялангуяа хөдөө яваад ирэхээр бид нар чи хөдөө маш сайхан унтаж амардаг. Энэ маань өөрөө яаж ирэхээр байгалийн эрчим буюу байгалийн дархлаагаа бид нар сэргээж байгаа нэг хэлбэр болоод байгаа юм. Тэгэхээр ховсын төлөвт оруулж агаад байгалийн эрчмийг татаж тухайн хүнд бол дархлыг нь сэргийх бүрэн боломжтой. Тийм учраас яг үгээр ховс гэдэг эмчилгээний талаар бид та хэд зөвлөж байгаа шүү. Энэ мэдээг яаж тэр эмчилгээг өөрөө тухайлбал эзэмшдэг юм. Ховсын багш нар байна л да. Ховсыг хийх. Тэгэхээр ховсын багш нар гэдэг нь бол тухайн эрчмийг татаад тэгээд хүний юу гэдэг тархийг удирдах транс төлөвт оруулаад тэгээд өөрт хэрэгтэй байгаа бүх эрчмүүдийг тухайн хүнд оруулж өгөх энэ эмчилгээг хийдэг хүмүүсийг хэлж байгаа. За сайн байцгаана уу. Намайг Баясгалан гэдэг би ховсын хөтөж хүн байна. Тэгээд ховс эмчилгээний талаар бяцхан танад ойлгохдаг. Ховс гэдэг нь юу гэхээр ховсоо эхлээд тодорхойлох юм гэхээр бид нар хоёр биетэйгээ ярьчлаа шүү дээ. Махан биетэй, сүнсгэл биетэй. Буюу сүнсгэл бие нь эрчмийн хуралдаатай. Тэгэхээр бидний тэр сүнсэн бие эрчмийн дутагдалт гэдэг юм уу? Эсвэл тодорхой нэг төрлийн эрчмийн хэд илүүдэлд орохоор эсвэл эрчим тодорхой хэмээ алдаад эмх замбраагаа бужигнаад ирэхлээр хүний сүнсгэл бие юу яадаг? Өвчлөдөг буюу эсвэл гэмтдэг. За сүнсгэл бие гэмтээд гэдэг юм уу? Эсвэл сулдаад доройтоод ирэхлээр хүн махан бие удирдах, хөдөлгөх, эсүүдийг нь ажлыг нь хийлгэх тийм хүч чадал нь дутагдаад эхэлдэг. Тэгэхээр хүн өвддөг. Өөрөөр хэлбэл тэгэхээр дархлаа нь бод. Тэгэхээр бид ховс гэдэг аргаар яах вэ гэхээр хүний тэр сүнсгэл бие, эрчим биеийг эрчмийн орон зайдтай сүнсгэл биеийг сүнсний ертөнц буй тэр сүнсний чанад эрчмийн хуралдай болсон оршихуйтай холбож өгдөг. Энийг ховс гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тэхийн тул тодорхой техникүүдийг ашиглаа хүний сүнсгэл бие буюу тэр баруун тархин дээр байгаа олон хүрдүүдийг идэвхжүүлээд, цугуудыг нээгээд тэгээд тэр цугуудаар нь дамжуулаад чанад оршихуй буюу тэнгэр оршихуй сансар од нар сар гарих ирсэн эсвэл байгаль дэлхийн хурамстын агаар мандлын эрчмүүдийг тэр цугуудаар нь буулгаж өгдөг. Тэгээд буулгаж өнгөд тэртээ тэргүй энэ утас байлаагаа ботход энэ чинь батарейгүйгээр ажиллахгүй, цэнгэггүйгээр ажиллахгүй тийм үү? Тэрнтэй адилхан бидний бие эрчимгүйгээр ажилдахгүй. Хичнээн яг тодорхой хэмжээгээр хөдөлж байгаа. Гэхдээ хөдлөлтөө хүртэл болчин хүмүүс яадаг юм. Эрчмийг зарцуул, эрчмийг хэрэгжилж байдаг. Тэгээд эрчим дутаад ирэхлээр буюу сүнсэн бие нь эрчим бие нь доройтой сулдаад нөөц эрчимгүй болоод тэгэхээр хүний махан бие хөдөлгөөн удаашрдаг, оюун ухааны тархины ажиллагаар сулардаг, хоол боловсрох чадвар нь хүртэл доройтой эхэлдэг. Тийм учраас бид нар тэрэнд нь цэнэг болгож тэр эрчмийг нь цэнгэлж өхийн тулд хэрэгтэй байгаа эрчмүүдийг нь өөртөө бидэд татаж авч чадахгүй байна. Яагаад татаж авч чадахгүй юм гэхээр хүний сүнс өөрөө маш их бохор эрчмүүдээр бүрхүүлсэн байна. Дээрээс нь маш олон нэг сувгууд, хүрдүүд зөвхөн 7 хүрдтэй биш үү? Энэ тархиар дүүрэн хүрдүүд шүү. Хүрдүүд
тэр хүрдүүд бүгдээр хаалттай гэдэг нь нарийнсалтай эсвэл сөрөг эрчмээр бохирдчод байна. Энэ агаарын бохирдол гэж яриа л энэ агаарын бохирдол дотор ч өчнөх тоосонцрууд байна. Тэр хэмжээгээр өчнөх одоо бохир туяадууд байна. Бохир эрчмийн хуралдаанууд гэдэг юм уу бөөнрлүүд байна. Эдгээр нь бидний од гариг нарсарнаас ирж байгаа эрчмүүдийг хаахад байна. Эсвэл одоо юу гэдгийг тодорхой хэмжээний тунгийнхан бух хэмжээг багасгачаад байна. Тэгээ ийм учраас маш олон нөхцлөөс улбаатаар тэгээ хүн өөрөө бодол санаа маш хэмжигцгүй байна. Нэг сайн бодоод, нэг муу юм бодоод, нэг сайхан үг хэлээд, нэг муухай үг хэлээд энэ хэмжээгээр хүн өөрөө эрчмийг хэрэггүй юмныг бол зарж байна. Эсвэл хэрэггүй эрчмүүдийг өөрөөсөө үйлдвэрлэжээд байна. Ингээд ирэхлээр нэг сайн сайхан эрчим, ох эрчмүүдийн тийм гэрэлт эрчмүүдийн дутагдалд ороод байгаа байхгүй. Тэрийг бид нар ховсын хөтөлчнөр тодорхой техникүүдийг ашиглаад сүнсгэл биеийн сүнсний чанад оршихуйтай эрчмийн тэр сайн сайхан гэрэлт хөвсгөр гэгээтэй хөнгөн зөөлөн тунгалаг тэр одоо ариун эрчмүүдтэй холбоо тэндээс бие махбодод хэрэгтэй байгаа эрчмүүдийг татан болгож өгдөг. Тэгээ энийг бол ховс эмчилгээ гэж нэрлэдэг байгаа. Ингэж эмчлэгдэх юм бол яг хүн маш олон арга байгаа л да бид нар зүгээр нэг одоо мартагдаад байгаа гэдэг нь эсвэл одоо цөөхөн хүмүүсийн хүрээнд яригадаад байгаа ховс эмчилгээ гэдэг сэргээж та нарт хүргэж өгч байгаа. Тэгээ энэний үр дүн маш өндөр байдаг. Ховсчин хүнийхээ одоо чадвараас хамаарат үр дүн янз янз байдаг. Гэхдээ үнэхээр сайн ховсчны тусламжтайгаар гэдэг нь сайн хөтчний тусламжтайгаар эрчмийн чанад оршихур эсвэл эрчмийн дээд оршихур холбогдож чадах юм бол яг уурах тархинд хэрэгтэй байгаа бидний махан бид хэрэгтэй байгаа бидний одоо оюун санаанд хэрэгтэй байгаа эрчмүүдийг бүрэн авах боломжтой. Тэр хэмжээгээр тархины үйл ажиллагаа идэвхжээд тархины үйл ажиллагаа идэвхжингүүд махан бие удирдах чадвар нь одоо зөв голдролтой ороод за одоо уурах тархиар орж иж байгаа жишээ авч ирээ. Уурах тархиар орж иж байгаа энэ оддын эрчим за алтан газар одны эрчим бай гэж боддог тийм үү? Уурах тархиар одоо банан тархиар орж ирлээ. Тэгэнгүүтээ тэр чинь зүүн тархи руугаа хагасын шилжүүлж байгаа. Тэгээ хоёр тархи чинь зэрэг ажиллаад доошоо бүх махан бие зэрэг удирдах хүчтэй удирдах эхэлнэ. Тэгэхээр нөгөө хөлнөө өгдөд ахын болчин нөгөө гидсэн цанхаагаад ахын болчин нөгөө нуран суугаад ахын болчин тэгээ эсвэл өвдөд зовоод бухимдаад идэв стресстэй эсвэл нойргодод ах тэр бүх шалтгаанууд нь болчдөг баг. Хүн ер нь тэгээ бид нар хүмүүсийг төгс имжлэхэд одоо энэ дархлаа унаад байгаа шалтгаанууд чинь маш олон шалтгаан байна л да. Гэхдээ яг өнөөдөр түгээмэл байгаа шалтгаан гэхэлэр нойргодол байна, стресс байна, бухимдал байна, депресс байна, ямар нэгэн одоо сэтгэл санааны тавгүй байдал, эсвэл төвшөртэй айдастай байдал энэ одоо олон зүйлүүдийг ховсын эмчилгээний аргаар бүрэн одоо нэлээд сайн өндөр түвшинд нэмжлэх боломж байгааг та бүхэнд хэлээд манай байгууллагын зүгээс явуулж байгаа ховс эмчилгээнд хамрагдаарай. Тэгэх юм бол та бүхэн ковидоос заавал ковид гэх албагүй шүү дээ. Хүний дархлаа унахлаар бүх төрлийн өвчнөд хүрч байгаа. Дархлаа унаагүй бол хүн хорт додроо өвчлөх боломжтой. Дархлаа унаагүй бол хүн яадаг эрүүл сарвал уурах тархиар одоо юм ажил төрлөө зохицуулаад анхаарал болгоомжтой сэргийг яваад ах юм бол ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг ямар нэгэн осол гэмтэл төртөл автахгүй байх боломжтой, бүдрээд унахгүй байх боломжтой байхгүй. За тэгээд дархлаа сайтай байх юм бол буюу өөрөөр дархлаа гэдэг чинь сүнсэн биений эрчим, сүнсэн биеийн хүч. Тэгэхээр сүнсэн бие маш олон төрлийн ох эрчмүүдийн гэдэг юм уу энэ одоо шимт эрчмүүдийн гэрэлт эрчмүүдийн цуглуулгыг биедээ их хэмжээгээр хуримтлуулсан байх юм бол хүний дархлаа ч өөрөө хүчрхэг байдаг. Хүний дархлаа хүчрхэг байхлаар хүн ямар ч өвчин хүрэхгүй байх боломжтой. Юу ковид тэр байтугай өвчин хүрэхгүй байх боломжтой байхгүй. Тэгэхээр бид нар дархлааг дэмжиж нэг талаасаа ковидоос сэргийлэх боломжтой. Эсвэл ковидын дараа одоо бий болчиход олон эмэггүүдээс эргэж сэрэхгүй байгаа тэр мэдрэхүүнүүд, мэдрэмжүүд эсвэл одоо хуучин ой санамжууд гэдэг юм. Тэд нар сэрэхгүй байна гэдэг гомдод бол иргэдээс маш хэрж байгаа. Тэрийг бид нар тэр ховсын тусламжтайгаар чанад эрчмүүдийг татаад уурах тархинд нь хэрэгтэй байгаа, сүнсгэл биед нь хэрэгтэй байгаа, махан бие удирдахад нь хэрэгтэй байгаа, махан биеийн хэвийн үйлчлэгийг хангахад нь шаардлагатай байгаа эрчмүүдийг буулгаж өгөөд сэргээчихэж байгаа. Тэгэхээр та бүхнийг бас энэ нойргууд манай байгууллагын зүгээс явуулж байгаа дэнгэцэг хэмжээнд дархлаа сэргээх хэмжлэгээ, миний явуулж байгаа нойргууд болон тархийг сэргээх хэмжлэгээ, иймэрхүү хэмжлэгэнд хамрагдаач. Тэгэх юм бол та бүхэн заавал янз янзын эм угаадах шаардлага, заавал одоо батлагдсан батлагдаагүй олон төрлийн вакцинуудад ороод тэрний туршилт болоод ах шаардлагагүй гэж хэлэх гээд байна. Хүн монголчууд угаасаа л дээр үесээ маш өндөр дархлаатай байсан. Маш өндөр дархлаатай гэдэг нь яаж дархлаагаа хүчтэй сэргээж чадах уу гэдэг мэдлэгтэй байсан. Адгийн наазан байгалийнхаа огторгой ертөнцийнхаа эрчмүүдийг өөртөө бүрэн татах боломжтой байсан. Тэгээ ахуй өндөр цэвэрхэн байсан учраас одоо ямар нэгэн эмнэлэггүй байсан гэдэг тийм тэмдэглэгээ байгаа шүү дээ. Эмнэлэггүй улс орныг байгуулж чадсан гэдэг түүхэнд бичигдсэн байна. Тэгэхээр ийм боломжууд байгаа. Тэгээ бид нар мартагдчихад байгаа гэдэг юм уу? Одоо энэ сайхан эмчилгээний аргыг нийтэд дахин түгээх гээд явж байгаа. Тэгэхээр манай
Эмчилгээнд бас та бүхэн хамрагдвал та бүхэнд хэрэгтэй. Ядаж л тэгээ үр хүүхдэд нь бас хэрэгтэй. Хажуу талын ойр дотны хамаатан садан тэгээ хайртай бүхнээ одоо ямар нэгэн өвчнөд өртүүлэхгүй байгаад хэрэгтэй байгаа юм аа. Ийм л зөвлөгөө өгөх гэсэн юм да. Одоо умран дархлаагаа дэмжих хүнд өөртөө нь байгаа юм шүү дээ. Тэр нууц боломж одоо яагаад байхгүй болчиход байгаа юм. Энэ монголчууд яаж одоо энэ эмнэлэггүйгээр, энэ тариагүйгээр энэ бүхнийг одоо зохицуулж ирүүл амьдарч ирсэн. Тэгээд өнөөдөр энэ хаашаа одоо байхгүй болчиход байна. Тэгэж тийм. Ерөнхийдөө бол юу тэр мэдлэг бол саяхныг бол хадгалагдаж ирж байсан. Монголчууд юу гэдгийг ядчил муу хэлэхгүй бай. Муу зүйл бодохгүй бай. Сэтгэлээ ариун байх, эсвэл сэтгэлээ амар амгалан байх ухаанд мэддэг байсан. Энэ олон зан заншил, жаяв ёстууд бүгдээрээ тэрэнд чиглэгдэж байсан. Нэг талаасаа нөгөө талаасаа бол байгаль дэлхийн харьцангуй одоо ариун онгон дагшин байлаа шүү дээ. Тэндээс гарч байгаа эрчмүүд бидний бие шаардлагатайгаар одоо ямар нэгэн ховролд ороогүй, ямар нэгэн эрчмийн задралд ороогүйгээр, ямар нэгэн сөрөг эрчимтэй холилдоогүй гарч исэн гэдэг утгаараа ахуй орчин цэвэр байлаа. Хүний сэтгэл санаа цэвэр байлаа. Хүний оюун бодол цэвэр байлаа. Үг үйлдэл зөв байлаа. Нэг талаасаа. А нөгөө талаасаа огторгой ертөнцөөс ирж байгаа эрчмийг тосч авдаг энэ олон сувгууд гэдэг юм уу, хүлэн аваарууд газар дэлхийн хөрсөн дээр бүрэн бүтэн байсан. Гэтэл одоо ингээд ирээд байгаа тэр од иргэсийн ариун нандин эрчмүүдийг тийм үү, тийм шимтэй, огтой тэр дээж солонгон тийм эрчмүүдийг чинь тосч авдаг энэ алтны гэдэг юм уу, ямар нэгэн одоо өв сургамлын, эмийн ургамлын ямар нэгэн одоо баян бүрдүүд бүрэн бүтэн байсан тэр. Тэгэхээр эднэрийн тосч авдаг тэр бүрэн бүтэн байсан зүйлүүд чинь өнөөдөр ихэнх нь устчаад байна. Тэгэхээр тэр тэндээс ирж байгаа эрчмүүд бууж чадахгүй нэр хөр шорон дээр. Хөр шорон дээр бууж чадахгүй болохоор бид нар тэндээс хүртэж бас чадахгүй бид нар хүмүүс нь. Тэгэл бид нар хүртэж чадахгүй байгаа энэ эрчмүүдийг чандаас ховсын тусламжтайгаар буулгаж өгч байгаа байхгүй юу? Олон сүүдээр нь дамжуулаад. Нэг талаасаа тийм, нөгөө талаасаа болохоор эмнэлгийн зүгээс бол юм л юм л да. Одоо хоол хүнс тийм. Одоо за бид нэр одоо ерөнхийдөө бол бидний амьдралын хэм маяг бас их өөрчлөлтсөн байна. Тийм ээ. Одоо юу гэдэг дандаа л энэ суугаа ажил хийж байна. Хөдөлгөөн маш их дутуу байна. Тэгээд ирэхээр нэгсэндээ нөгөө эрчмийн сүлэлдээнүүд бас хийгдэж чадахгүй болчихж байна. Дээр нь болохоор энэ эрчмүүд маань өөрөө бол өөрийн гэсэн сувгуудтай одоо яг судас шиг эрчмийн хин урсгалын сувгууд байгаа шүү дээ. Тэр сувгууд маань нэгсэндээ блоктой буюу хаалттай байгаа гэдэг. Тэгэхээр нөгөө блок хаалттай учраас мянга эрчим авах гэж авч чадахгүй байна шүү дээ. Нэгсэндээ нөгөө бөглөрсөн машин чи одоо хурдтай явж чадахгүйтэй ялгаагүй. Нэгсэндээ бөглөөстэй учраас тэр маань бол болохгүй байна гэсэн. Дээр нь одоо хоол хүнс тий одоо хүнсний асуудал маш их нарийн яригдчихэж шүү дээ. Ялангуяа одоо юу гэдэг химийн гаралтай одоо бордоо орчихсон. За тэгээд янз бүрийн юм одоо бодогч бодисууд орчихсон. Ийм хүнсний бүтээгдэхүүнүүд одоо бид тэр сүүлийн их хэрэгэлдэг болсон. Тэгэхээр энэ маань бол өөрөө яах вэ? Нөгөө хүний тархлын системийг бас одоо устдуулж идэг, тэнцвэргүй болгож идэг. Дээр нь болохоор одоо бид нар чинь эмэнд их дуртай болсон байна шүү дээ. Тэ? Өвдөөл ирэнгүүт эмнэлэг рүү гүйдэг болсон. Тэ? Өөртөө бол юу гэдэг гэрийн нөхцөлд одоо хэрэглэх янз бүрийн сайхан аргууд байдаг. Тэрийг хэрэглэхээ болоод эмчилт ханддаг. А нөгөө талаас нөгөө эмч маань бол яах нь олон юм бичиж өгч ивэл сайн эмч гэж боддог болсон шүү дээ бид нар. Тэгэхээр энэ болгон чинь бид нарт яах вэ гэхээр нөгөө дархлаагаа дэмжих биш. Одоо нэгсэндээ дархлаа маань бол яах нь одоо хараат бус болсон байна. Сэрэхгүй болчихсон байна. Тэгэхээр энэ байдлуудаас хэдүүлээ бол өөрчлөгдөх бас боломж гарц гаргалгаа бол байгаа шүү л гэж хэлж байгаа юм. Нөгөө талаас. Тэгээд ховс. Яг хөдөлгөөний дутагдалд ороод гэдэг юм уу? Ямар нэгэн одоо шимт хижээлийн одоо шаардлагатай хэмжээний шимт бодисыг агуулаагүй чамаагүй хүнсэн бүтээгдэхүүн хэрэглээ. Энэ төр бол нэг шалтгаан болж байгаа. Ховс эмчилгээний тусламжтайгаар яадаг вэ гэхээр бид нар хүмүүсийг ховсонд оруулахдаа хөвчлэн унтуулдаг. Түмэн хуурамч нойргож нэглэдэг. Тийм ховсын төлөвт оруулдаг. Тэгэнгүүт сүнсгэл биеийг нь бид нар ингээд махан биенээс нь чөлөөлөнгүүтээ нөгөө олон махан биеийн хөдөлгөөнгүй байсны улмаасаа бас давхар хийн сүгүүд гэдэг нь эрчмийн сугууд чинь хаагдчихж байгаа. Эсвэл нарийсчихж байгаа. Эсвэл одоо гэдгийг тодорхой нэг саяын хэлдгээр сөрөг эрчмүүдээр бохирдчоод төвжирлүүд үүсчээд байгаа. Энийг нь бид нар яаж авах вэ? Ховсод оруулангуудаа тэр хийн сүудийг нь махан биенийхээ завсар хавчуулагдаад байгаа, булчин шүрмснийхээ завсар хавчуулагдаад байгаа хийн сүудийг
чөлөөлөнгүүтээ тэрүүгээр нь тодорхой техник ашиглаад цэвэрлэгээний эрчмүүдийг гэдэг юм уу тэрийг зад тавих, тэр бөглөрлүүдийг, төвжирлүүдийг, эрчмийн бохирдлуудыг цэвэрлэхийн тулд эрчмүүдийг буулгаж тэр сувгуудын чөлөөлж өгч байгаа. Тэгээд сувгуудын чөлөөлөд эрчмийн хийн сүгүүдийг чөлөөлж өгөнгүүтээ тэргээр шаардлагатай эрчмүүдийг гүйлгээд тэгэхээр буцаагаад ховсоос гарангууд нөгөө эрчим авсан эрчим хийн сүгэнд тэлэгдээд эрчмээ авчлаа штэ. Тэгэнгүүт махан биетэйгээ нэгдээд буцаагаад нөгөө нэг эдстэйгээ нэвчглээрээ одоо хөдөлгөөний улмаас чөлөөлөж чадахгүй байгаа. Эсвэл ямар нэгэн яваг тасгалын улмаас гэдэг нь бяцлал хийгээд хийхгүй улмаас одоо битүүрчээд байгаа, төвжирчээд байгаа, нарийсчээд байгаа суугуудын одоо зохиомлоор гэдэг юм уу тодорхой урд үе техник ашиглаад ховчны одоо нарийн мэрэгжлийн төвшөнд чөлөөлж өгөөл тэрийг нь хэвийн байдалд оруулж өгч байгаа. Тэгээ ер нь бол ховсомжлогээ гэдэг имчилгээ бол одоо бид нар сая л ярьж байгаа биш. Энэ одоо олон 3500 жилийн түүхтэй имчилгээ. Маш олон сэтгэл мэдрэлийн эмчнэр, сэтгцийн эмчнэр, ер нь мэс заслын эмчнэр Европод одоо гадаадын бус орнуудад Монголд ч гэсэн маш ихээр хэрэгэлдэг байсан. Одоо хамгийн сүүлийн одоо мундаг одоо зүгээр нэрд гарсан эмч ярих гэхэд Кашпировскийг орсон эмч юм. Гэтэл бүр өмнө ярих юм бол Францын эмчнэр, Герман эмчнэр маш олон эмчнэр байгаа. За тэгээд яг үнэн хэрэг дээр бол ховс имчилгээ гэдэг зүйл бол 3500 жилийн өмнө хөх Монгол буюу Монгол оронд анх дэлгэрсэн юм билээ. Тэгээд тэрнээс хойш имчилгээний хүчтэй арга болж явсан учраас одоо юу тийм дээр үед одоо тэр эм тан хэр байсныг бид нар мэдэхгүй. Гэхдээ ямар ч тач одоогийн цаг үе шиг хүн болгон энийг хоол мишгээ хэрэгэлдэг тэр сэтгэлгээ байгаагүй. Тийм хэрэглээ байгаагүй. Тэгэхээр тэр үед ийм олон аргууд байсан нэг нь ховс имчилгээ байсан учраас ховс имчилгээг маш өргөн төлхөө хэрэгжилж байсан учраас тэрийг нь зөвлөөд явдаг, хөтлөөд явдаг, дагуулад явдаг мэрэгжилтэнгүүд нь эрдэмтд нь байсан учраас одоо харцангуй хөндөрлөгтөн өнөөдрийг ботал мутац одоо генэ хадгалаад мутацд орохгүй шиг вакцины хараад болохгүй шиг амьдарч ирсэн гэдэг ойлголт байгаа шүү. Тийм манайх яг хоо мэдээж энэ чинь түгээх хэрэгтэй болно те хүмүүс зүгээр л ховс гэдэг юм байдгийн гэлээ. За ховс сайн гэлээ гэж мухар сүсгээр хүн явах ёсгүй. Тэхийн тулд бид нар яг үгээр альва юм мэдлэгтэй цэгцтэй болох хэрэгтэй гэж үздэг. Тэгжээж хүн одоо гэдэг оюуны дараатлаас гэдэг юм уу одоо мэдэхгүй зүйлээр оролдож одоо буруутахгүй тийм нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ингээхийн тулд манайх өөрийн ховсгийн сургалтуудыг явуулдаг. Угаасаа сургалтуудыг явуулж байгаа. 10 өдрийн 20 цагийн сургалтууд явуулдаг. Дахиад сүнс сэтгэл зүйн ховсгийн сургалтууд байна. Оюун ухаан таны мэдхүйн чадварыг хөгжүүлэх сургалтууд байна. Маш олон сургалтууд явагдаж байгаа. Тэгээ эмчилгээнүүд гэхээр дархлаа сэргийх эрчим эмчилгээ гэдэг манай эцсийн эмчтэр явагдаж байна. Дээрээс нь нойргуудлыг дарах нойрны эмчилгээ гэдэг бас ховс эмчилгээ явж байгаа. Нойргуудлын улмаас ч хүний дархлаа бас суларчж байгаа шүү дээ гол нь. Тэгээ нойргуудлыг хүргэж байгаа шалтгаанууд нь бас маш олон хүн стресс гэдэг юм уу, депресс гэдэг юм уу, шаналл гэдэг юм уу, одоо сэтгэл санааны таагүй байдал, амьдрал тохиолдсон хүн бэрхшээлүүд, амьдрал тохиолдсон одоо уу гашуу тэрнийг хүн гарч чадахгүй улмаас явсараад стресс ороод, депресс ороод нойргуудлын улмаас хүний бас дархлаа унчиж байгаа. Тэгээ дархлаа унангууд нь хүний 5 6 сар ихтэн бос эрхтэн бүгд өвчлөж байгаа. Тэгэхээр бид нар тийм цогц эмчилгээг ингээд 2 төрлийн цогц эмчилгээ 2 хуваагдаад хийж байгаа. 3 төрлийн сургалтуудыг явуулж байна. Дээрээс нь бол ямар ч байсан ховс эмчилгээний талаар нэлээд нарийн мэдээлэл авах хэрэгтэй гэх юм бол бид нарт гарцсан бэлэн ном, зохиол, бүтээлүүд, судрууд байгаа. Тэгэхээр энийг бол мэдээлэл бол хаалттай биш. Мэдээлэл хүнд бол нээлттэй байгаа. Боломж нь байгаа. Энэ талаас нэмээд хэлэхэд энэ л дээ одоо эмчилгээ хийхээр чи эмчилгээнүүд чинь заалттай байдаг шүү дээ тий. Одоо зарим эмчилгээ нь бол одоо юу гэдэг заалттай, зарим нь эсрэг заалттай. Одоо бид нар эм улаач гэсэн эмч нь өөрөө химийн бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр